Цагаан цахим улс төрийн тамир тамирал бие тамирчдуулгын язгаарлагдмал эрх чөлөөний дунд үндэсний ухамсараас уулны ухамсар болтлоо уруудан дороотож аваа хил мэдээллийн салбар баримтын учирзан холбоосыг гарган дүн шинжилгээ хийж чаддаг байсан цагтаа сонингоорч даргаыг цохиж алдаг бяртаа явсан цаг саяхныхаа хачиргалтай энэ салбар аливаа улс орны ард түмнийх нь оюун санаа ухамсарыг хянах маш боломжийн сувг учраас өдгөө анархист хэлбэрлэлгүй хувирсан хаос ардчлалыг цэцгэлэн хөгжүүлэхийн төлөө 1998 оны хэд мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэх шог заалттай хуулийг тухайн парламентаар баталсан байдгийг. Энэ эрх зүйн орчноос улбаалаад өнөөгийн сэтгүүл зүйн завхрал сэтгүүлч улс төрчдийн ор хүнжлийн холбоос улам гарч эхэлсэн байдаг. Ердөө дөрвөн зүйлтэй хуулиар хамжаарахгүй задаг замраагүй баримт дүн шинжилгээнд огт тулгуурлаагүй хэд мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг зохицуулах ямар ч боломжгүй болсоор байна. Хэл мэдээллийн эрх чөлөө хэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль гаргахыг хориглоно гэх 1998 оны хуулийн 2 дугаар зүйлийн утга авцалтаа бүрхгээс шууд хамаарат өнөөдөр сэтгүүл зүйн салбар мэргэжлийн бус мэргэжлийн гэх ангилалд зүй ёсоор хуваагдаж эхэллээ. Угтаа мэргэжлийн бус талбайханд баримтанд дүн шинжилгээ хийх чадвар байхгүй, баримтыг учирзан холбоосоор холбож ойлгох чадвар дутмаг байдгаас мэргэжлийн талбархны үүрэг оролцоог илүү тодруулах боллоо. Мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг юу вэ гэхээр тэр мэдээллийн араас яваад одоо нөгөө эрен сурвалжлаад мөшгөөд тийм үү нягтлаад тэгэд энэ үнэн байна. Энэ худал байна. Энэ ингэсэн байна гэдэг юмыг гаргаж ирээд одоо зөвхөн мэдээлэх биш шүү дээ. Тэр мэдээлэл чинь нэг худал үнэн хамаагүй мэдээлэх юм бол төрөөд явж байгаа. Тэгэд одоо өөрөө чинь яриад байгаа нөгөө анализ хийгээд дүн шинжилгээ хийгээд тэгэд эцсийн бодлоо баттай мэдээллийг хэрэглэгчид хүргэх. Тэр мэргэжлийн сэтгүүл зүйл хийх юм байна. Тэрнээс ч одоо 5-6 сошиалчин зэрэг тэр мэдээ өчгтэй бол бүгдээрээ зөвхөн мэдээлжлэг болохоос ш. Үнэн хувьд одоо тэр цаатлын юу бол өөрийнхөө харсан зөвсөл тавьчихдаг. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэхэд гаргаж ирэх өөрөөр хэлбэл хэрэглэгч хамгийн сүүлд бодтой мэдээлэл хүлээж авах тэр боломжийг нь хүлээлтийг бол одоо хэрэглэгч бол мэдээллийг хурдан авахтай биш. Үнэн мэдээллийг олж авахын тулд хүлээж чаддаг төвчээртэй хэрэглэгчтэй болж эхлэх нь шүү дээ сүлдээ. Тэгэхээр тэр мэдээллийг хэмжих мэргэжлийн сэтгүүл зүй. Тийм учраас одоо мэргэжлийн сэтгүүл зүй ирээдүг бол бид нар тэгж л бэлтгэх хэрэгтэй. Сэтгүүлчид мэргэжлийн дүн шинжилгээ хийх чадвараа гээснээс болоод үнэлт рүүгээ уруулж явна гэдгийг салбарын гаяац зүтгэлтэн энхүү дүгнэж байна. Энэ нь хэлэн нийтлэх эрх чөлөөний гол тоглогч болсон сэтгүүлчдийг альва үйл явдлыг ухамсаргүй мэдээлэгч болгон хувиргасан байна. Чухам ийм учраас л улс төрчид өөрсдөө холбоотой баримт материалыг бүртгэлэг гэхүүгээр халахвчлан сэтгүүлчийг яллах, сэтгүүлчийн аюулгүй байдал нөлөөлөх орлогыг өнөөдөр ч хийсээр сунна. Угтаа 2025 оны 11 дугаар сарын 24-өөс 25-ны өдрүүдэд хуралдсан үндсэн хуулийн цэцгийн хуралдаанаар эрүүгийн хуулийн 13-ын 14 дугаар зүйлд хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 451-ээс 1301-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх эсвэл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан нь үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж үндсэн хуулиар нийт ард түмэнд нээлттэй олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах эрхийг баталгаажуулсан байдаг. Эцэг хуулийн дээр гагц хөх тэнгэр орших зүй тогтоц гажуудсан нийгэмд утгаа алдан цэцгийн дээр улс төрчид сандаалдах болоод удаж байна. Тэдний гар хөлийн барлаг болсон хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс эрүүгийн хуулинд гүтгэх гэх заалтаар шинэ гэмт хэргийг хуульчлах санаархлыг улсын хуралд оруулж ирээд байна. Уул шугамдаа сэтгүүлч өөрийнхөө аюул байдлыг цуглуулсан баримт нотолгоогоор хангах, баримтаар өөрийн нийтлэл нэвтрүүлэг сурвалжлагыг хамгаалдаг байх эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийг зорих учиртай. Ингэсэн цагт сая орон зайн нэхэгдэж буй мэргэжлийн сэтгүүл зүйн дүн шинжилгээ хийх чадвар эргэн сэргэж тэр хэрээр ард түмний мэдээлэлтэй харьцах ур ухаан, оюун ухамсарын төвшин дээшлэх учиртай. Ингэж гэмээн буржлагдсан үндэсний сэтгүүл зүйн үүрэг сэхэл авна. Тэгвэл хэл мэдээллийн эрх чөлөө гэж юу юм?
Энэ нь сургууль утгаа илүүтэй түших ёстой юу? Эсбүгээс ямарваа нэгэн сэдвийн дээд доод хязгаарт багтах эмх журамтай, ухамсартай мэдээлэх үйл явцыг хийж байна уу гэдгээ сэтгүүлчид өөрсдөө ухамсарлах, бүрэн гүйцэд ойлгох хэрэгцээ шаардлага юу юунаас илүү тавигдсаар байна. Хэл мэдээллийн салбарт хуульчлаагүй соён гэгэрүүлэх, түүхийг түүхээр навчруулах үүрэг оногддог. Энэ үүрэгтэй эзэн суугиевээс буруу худлын замаар сэтгүүлчийн ажлыг хийх бус үндэсний язгуур ашиг сонирхолд нийцэх, эсэх гэх хөрс суурьтай үзэл санаанаас баримттай харьцах, баримтыг мэдээлэх үүргийг сэтгүүлч гүйцэтгэх хэрэгтэй болно. Сэтгүүл зүй гэдэг юмыг нэгэнтээ одоо хэвлэлийн эрхчлөө ардчилдаг энэ зарчимд гээд бид нар энэ салбарыг хариуцсан яам байхгүй болсон тохиолдолд энийг салбарын маш том салбар шүү дээ. Салбарын хэмжээнд бодлогын зангидчээдэг толгой байгуулдаг байх хэрэгтэй. Тэр нь өнөөдрийн Монголын сэтгүүлчид нэгцээ чадахгүй байна, болохгүй байна. Энэ бодос биш юм байна. Тэгэхээр энэ бол мэрэгжлийн нэг л холбоо үндэсний хэмжээнд байх хэрэгтэй. Энэ холбоо нь төртөө салбараа төлөөлж харьцдаг байх ёстой. Тэгэд энэ холбоо өөрөө эргээд сэтгүүлчдээ хариуцлага тооцдог байх ёстой. Сэтгүүлчийг одоо яг хөгжлийн эрх зүйн байдлын тухай хуультай адил тийм хэмжээнд одоо хуультай зохицуултын хуультай байгаад тэгээд тухайн сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд энийг ямар хэмжээний шийтгэл хүлээх вэ? Хариуцлага тооцох вэ? Эсвэл бүр одоо салбарт ажиллахгүй хүртэл тийм хэмжээнд явах юм уу? Эсвэл тодорхой хугацаанд ажиллах юм оролцож байдаг юм уу? Гэх мэт ийм тэр эрхэн мэргэжлийн холбоонд баяа. Тэгээд тэр нь сэтгүүлчдийг ур чадвар одоо бүх үзүүлэлтээр нь дистачлаад зэрэглээд зэрэгдэл тогтоодог. Тэгээд тэр зэрэглэл нь бол тухайн сэтгүүлчийн өөрийнх нь цалинжих хэмжээний их усрын одоо орлогоо яах тэр үнэлэмж нь болдог баяа. Төгсгөлд нь төрийн нэр барьсан улс төрчид өөрсдөө хэл мэдээллийн салбарын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, захиалга өгдөг, санхүүжүүлдэг. Энэ нь сэтгүүлчийн мэдээллийг эрен хайх, олж авах мэргэжлийн үйл ажиллагаанд шууд халдаж буй үйлдэл. Тэгвэл сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг бүртгэлэг мөн биш гэдгийг чухам ямар шалгуураар нотлох вэ гэх эрх зүйн зохицуулт анхаарал татаж байна. Хэл мэдээллийн эрх чөлөө сэтгүүлч цуглуулсан баримтаараа өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалдаг эрх зүйн орчноор хамгаалагддаг байх учиртай. Энэ бол цаг үе цахим өстрийн тайм.